Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Үзэгч та бүхэндээ бид дэлхийн дуу дүр сурталчилын өвийг хамгаалах өдөрт зориулан бэлтгэн хийж байгаа нэвтрүүлгээ инхүү эхлэж байна. Тэгэхээр 2005 оноос хойш ЮНЕСКОгийн бүх гишүүн орнууд жил бүрийн 10 дугаар сарын 27-ныг дэлхийн дуу дүр сурталчилын өвийг хамгаалах өдөр хэмээн тунхаглан зарлаж тэмдэглэсээр ирсэн. Харин бид энэ удаа та бүхэндээ 10 сарын 27-ны энэ өдрөөр үзэгч та бүхэнд манай орны хувьд цорын ганц төрөлцсөн түүхийн гэрч болсон баримтат өвүүдийг хадгалдаг кино гэрэл зураг дуу авины баримтын төвөөс энэ нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн болоод байна. Монголын кино урлагийн хөгжил нь 20 дугаар зууны эхэнд буюу 1910-ад оноос эхэлсэн төвхтэй. 1913 онд Монгол улсын гүн Сайн ноён хаан Наман Сүрэн нь Оросоос кинонууд авчран Богд хааны өргөнд гаргасан нь нэг шин соёлын үрийг суулгасан явдал байлаа. Харин 1921 он буюу хувьсгалын дараа Монгол кинонууд болон кино төхөөрөмжөд орж ирсэн бөгөөд кино гэрэл зураг дүрсийн архивын баримтат төвд хадгалагдаж байгаа. 1925 оны энэхүү дуугүй дүрс нь Монголын хамгийн анхны дүрс бичлэг юм. Энэхүү дүрс бичлэгт нийслэл хүрээнд анх нисдэг тэрэг хэрхэн газардаж байгааг өндөр гонгор болон ард иргэд үзэж сонирхож байгаагаар үлджээ. Үүнчлэн 1930-ад оны дунд үеэс Монгол улсад үндэсний кино урлаг үүсч бий болсон бөгөөд тэр үеэс л дэлхийн соёлт төвний нэгэн адил 90 үеийнхээ онцлог үйл хэргийн биет амьд баримтын бичээсийг хөтөлсөн байдаг. Гэртэйх 1911 оноос хойш Монгол улсын урлаг, соёл, спорт гээд бүхий салбарт болсон баримтат өвүүдийг сурчлан авч хадгалж байгаа Монгол улсын хувьд цорын ганц гэж хэлж болох энэхүү одоо төрөлцсөн архивын газарт маань маш олон төрлийн архивууд хадгалагдаж байгаа юм а. Юугаар ч үнэлшгүй түүхийн гэрч болсон эдгээр архивуудаас гэрэл зураг, видео бичлэг, за мөн аудио одоо бичлэгүүдийн архивуудыг үзэгч та бүхэндээ бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ сорчлон одоо хүргэх болно. Үзэгч та бүхэн энэ удаагийн нэвтрүүлгээр эдгээр архивын материалуудын ач холбогдол, за мөн ямар төрлийн архивууд энд хадгалагдаж байгаа талаарх мэдээллүүдийг бас хүлээн авах боломжтой юм а. Ингээд ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс архивын ерөнхий газрын кино гэрэл зураг дуу авины баримтын төвтэй хамтран хүргэж байгаа энэхүү нэвтрүүлгийг та дуулан сууж хүлээн авч үзсэн үү? Та бүхэн дэлхийн дуу дүр сурталчилын өдрийн өвийг хадгалж хамгаалах энэ өдрийн мэндийг хүргэе. Анх 2005 онд ЮНЕСКОгоос зарлан тунхагласан дуу дүр сурталчилын өвийг хадгалж хамгаалах энэ арга хэмжээг бол дэлхийн одоо хэмжээнд дуу дүр сурталчилын одоо архив одоо бас мартагдах, гээгдэх одоо эрсдэл бол үлээгдэж байгаа. Энэ үднээсээ одоо дэлхийн одоо нийтийн хүндрэлтний ой санамж болсон энэ өвийг одоо хадгалж хамгаалах ажил бол урцаар тавигдсан. Энэ үднээсээ ч гэсэн дэлхийн дуу дүр сурталчилын өдрийг бол ЮНЕСКО тэмдэглэж байхаар бол шийдвэрлсэн байнамаа. Энэ өдрийг тохиолдуулаад ЮНЕСКОгийн ерөнхий захирал хадагта Ирина Бокова нийт одоо гишүүн улс орнуудад мэндчилгээ ирүүлсэн. Энэ мэндчилгээний үндсэн зорилго маань өнөөдөр одоо мартагдаж, гээгдэж аюулт тулгараад байгаа дэлхийн одоо дуу дүр сурталчилын өвийг одоо хадгалж хамгаалах, сэргээн засварлах, тэгээ хойч үедээ өвлөн уламжлуулах, үлдээх энэ ажил бол зайлшгүй хийх ёстой засгийн газруудын нэн тэргүүний зорилт болж байгаа гэдгийг бол зохион нэмэлсэн. Ингээд одоо Монгол улсад энэ дуу дүр сурталчилын өдрийг тохиолдуулаад манай нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, архивын байгууллагууд дуу дүр сурталчилгийг одоо бий болгосон, хадгалж хамгаалсан энэ одоо бүх хүмүүстээ бас талархал илэрхийлж мэдлэгээ дэвшүүлж байна. Тэр үднээсээ ч гэсэн Монгол улс дэлхийн дурсамж хөтөлбөрт бол хамрагдаад өнөөдөр өөрийнхөө баримт өвүүдийг бас ЮНЕСКОтой хамтарч хамгаалж байгаа. Энэ үднээсээ бид нэр цаашдаа зөвхөн одоо дуу дүр сурталчилт гэлтгүй баримтат одоо өвүүдийг хадгалж хамгаалах үүстэй бол идэвхтэй хамтарч ажиллах болно.
Монгол улс үндэснийхээ нийгмийн шаардлагыг харгалзаж 1960 онд Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 216 дугаар тогтоолоор урлагийн хэрэг эрхлэх хорооны харьяа кино зургийн архивын газрыг анх байгуулсан юм. Энэхүү байгууллага нь баримтат материалыг олон түвний хүртэл болгохын тулд кино, гэрэл зураг, дуу авианы бүх төрлийн баримтыг нэгтгэн төвлөрүүлж, хадгалан хамгаалах, шинжлэх ухааны үндэстэй эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, энэ чиглэлийн архивыг бүрдүүлэх ажлыг дагнан хариуцаж ажиллаж байна. Үндэсний төв архивын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд одоогоор 1936 оноос 2013 оны хүртэлх манай улсын төдийгүй хүн төрөлхтний түүхийн ховор нандин баримт болох 212 нэрийн уран сайхны кино, 1900 нэрийн баримтат кино, 1000 гаруй нэрийн кино мэдээ, 60,000 гаруй гэрэл зураг, пянз, соромзон харилт зэрэг 14 нэрийн 2886 хадгаламжийн нэгж дуу авианы баримт хадгалагдж байна. Архивын газрын нэгэн онцлог бол Монгол улсын хэмжээнд кино, гэрэл зураг, дуу авиаг хадгалдаг цорын ганц архив юм. Архивын материалууд маань маш олон байгаа. За энэ дундаас үзэгч та бүхэндээс бүгдийг нь үзүүлэх боломжгүй учраас бас сорчилж бас та бүхэнд хүргэсэн байгаа. Харин үзэгч та бүхэндээ бас архивын материалууд маань ямар дэс дараалтай байдаг, ямар төрлүүд, ямар олон төрлөөс байгааг хадгалж байгааг үзүүлэхийн тулд бид нэгэн бяцхан жишээн дээр үзүүлэхээр шийдсэн. Манай орны хувьд бас хийсэн бүтээсэн зүйлтэй алдартай хүмүүсээс нэгийг сонгоод архивд байгаа материалуудыг нь бас хамтдаа шүүж үзэхээр шийдсэн юм. Ингээд үзэгч та бүхэндээ бид нэвтрүүлгээ өргөжлүүлээд ардын жүжигчин, за уртын дуучин Чимэд Саягчтай уулзаж байна. За сайн байна уу? Таны өдрийн мэнд төргий. Баярлалаа. Чамд бас энэ өдрийн мэнд төргий. Өмнө нь ер нь архивын газар ирж байв уу? Архивын газар гэхээр тань тийм ээ ямар сэтгэл төрж байна? Бас ингээд миний хувьд бас ингээд орж ирэхээр маш олон түүхийн гэрч баримтат зүйлийн дунд орж ирэхээр нэг сүрдмээр юм шиг бас сэтгэл төрж байна. Таны хувьд бас өмнө нь тийм ээ архивын газар ирж байсан уу? Би бас ганц нэгэн төрөлжсөн архивын газруудаар орж исэн. Гэхдээ бол энэ архивын газар орж ирэхэд надад бол хүндтгэмээр санагдаж байна. Энэ бол маш их түүхийг өгүүлж байна. Маш сайхан хүмүүсийн маш үнэтэй цэнтэй зүйлүүд үл энд хадгалагдаж үлдсэн болохоор надад бол тийм бүндэтгэлтэй хандах сэтгэл төрж байна. Архивын материалд ер нь манай улсын архив гэхгүй миний бодлоос ер нь хувь хүн болгоноос өөрийн гэсэн баримтат архивууд бас хадгалагдаж байдаг. Тэгэхээр та бас өөрийнхөө өөрт хадгалагддаг дээр үеийн гэрэл зураг, видео дүрс гэх мэт зүйлстэй хэр ач холбогдол өгж хадгалж хайрладаг вэ? За би ч бас их үнэндээ л новш цуглах дуртай хүн нэг шүү дээ тийм болохоор ер нь бол хүний гэрэл зураг, хүний хийсэн бүтээсэн юм бол ард үлдчихдэг. Тийм болохоор тэрийгэ авч үлдэх нь бол тэр хүний бас ухаан хэрэгтэй гэдэг. Тийм болохоор би нэг хайхтар ухаантай биш ер нь бол өөрөө хувийн архивтай хувийн архивтай төрөлжсөн CD-ний гэвэл телевизүүдээр өгсөн ярилцлага, радионуудад өгсөн ярилцлага, за тэгэл гэрэл зурагнууд гэх мэт янз бүрийн бичиг захаа хүмүүсээс ирсэн талархлын бичиг захаанууд тийм юмнууд төрүүлж байна. За тэгэхээр би харин бүр музейтэй болно гэж боддог шүү дээ. Тий. Би бол энэ Монгол улсуудын монголчуудын хайртай хүний нэгэ. Би өөрөө өөрийнхөө хүчээр хайртай хүн болоогүй. Хайртай дуучин болоогүй. Энэ дууны буйнаар би хайртай дуучин, хайртай хүн болсон. Тийм болохоор энэ хүний бас музей бол энэ Монгол оронд үлдэх ёстой болов уу гэж бодоод би ийм зорж байдаг. Эхлээд яавчлаа. За энэ мэдээг сонсох бас надад маш сайхан байна. Би өөрийнхөө нэвтрүүлэгт маш зөв хүнээ сонгож оруулсан гэж бас яг бахархалтайгаар та бүхэнд хэлэхэд таатай байна. Яг бид бол энэ гэрэл зургийн сан хөмрөгийн өрөө гэж ярьдаг. Энэ сан хөмрөгийн өрөөнд орж ирсэн байна. Тэгэхээр энэ сан хөмрөгийн өрөөнд байгаа зурнуудаас таны бас зурнууд ямар байна? Ямар зурнууд байгааг сонгож үзье. За нэлээд эртний нандин зурнууд л гарч ирж байгаа шиг байна. За энэ зургаас эхлэх үү? Дөнгөж л
гавьяа жүжигчин болоод Дорнот аймагт явж байсан бэ. Тоглолттой явж байсан зураг байна тий. Тоглолтоор явж байсан. Тэгээд тэр үеийн зураг байж байна. Ааха за. Энэ одоо нэг тэргүүн дуршлах, шинэ санаачлага тэргүүн дуршлагыг нэвтрүүлнэ гэд 80 хэдэн онд 85 6 онд тийм их одоо юу өрнөжсэн. Тэр үед одоо би Шаргын цуурай гэдэг хамтлаг байгуулж. Тэгээд байсан. Тэгээд бид нар одоо энэ залуучуудын төв хороо гэж ярьдаг байсан шүү дээ. Тэрний алтан медалийг хүртэж ирсэн. Өстой сайхан зураг байна. Та ч гэсэн нэлээд залуу байж. Энэ хэдэн оны зураг вэ? Энэ 86. Энэ бол 1985 онд Москвагийн залуучуудын 12 дугаар их наадам. Энэ зураг байна. За энэ бас их гахалтай зураг байна. Энэ бол за шагнал авч байна. Онд одоо Очирбат ерөнхийлөгч өөс гавьяач жүжигчин гэдэг цолны тэмдэг. За тэгвэл энэ ч нэлээ яг энд заашгүй байх ёстой зургийн нэг юм байна шүү. Байх ёстой тий. За дараагийн зураг маань энэ. За энэ одоо миний Сүхбаатар аймгийн соёлын ордон гэж байх үед. 1984 оны зураг байна да. Энэ одоо хоолой дасгал хийнэ гэдэг нэг юм болдог байна. Яг тэр үеийн зураг байна. Та хамт авахгүйсэн хүмүүсийнхаа тухай дурдвал. Энэ одоо манай эднэр энэ бол манай хоорын багш одоо байхгүй л дээ хөрхөө Очирбат гэж хүн байсан. Энэ хүн бол одоо Дорнот талын алтан гургалдаа Ичин хорлоо гэж хүн байдаг. Одоо их өндөр настай. Тэр үед ч нэ штэ. Дуучин хүм ганцхан дуугаад улаал зогсдгоо. Хөдөөвөл тийм байгаагүй штэ. За хөгжимдэн, жүжиглэн, дуулан би чинь хуучир ятар тоглодог. Тэгээд дуулдаг байсан. Тэгээ би ятар тоглоод энэ одоо концертын дээр л байна да. Тий. Энэ ястай сонин зураг байдгийн байж штэ. Энэ одоо миний 1974 онд бүгдээрээ лавуулсан зураг л да. Энэ яг бүх аймагуудаас нэг дуучин биш. Дуучин болох тийм улсуудыг энэ улсын бодлого байсан байхгүй. Дуучин болох тийм залуу би энэ тэр бол 16-т ирж байлаа. Тий одоо энэ ардын жүжигчин Нэргүү байж байна, гавьяач жүжигчин Нансалмаа байж байна. За гавьяач жүжигчин Тэрвш байж байна. Одоо энэ эднэр чинь одоо 10 эдтэй л байлаа шүү дээ. Тэгээ одоо бүгдээрээ бид нар ийм болцгоосон. Энэ дотор бол багшийн багш Жигзавын дорж давг гэж хүн байна. За миний багш Намжлын Нор Бонцд байна. Миний багш Сүглэгмаа багш байна. Миний багш одоо Баатрил Хамж өгч. Энэ дөрвөн одоо алт шиг хүнээр дуу за уртын дуугийн чин эрдмийг заалгаж л одоо өдий зэргийн болсон хүн шүү дээ. Би чинь одоо өөрийнхөө юугаар бол ийм болчихсон юм биш ээ. Тийм. За энэ бол 1983 онд Бүхард түмний ардын урлагийн үзэл наадам гэж юм болсон. Тэрэнд одоо би алтан медаль авч байсан. Тэрэн дээр анх удаага энэ дарган эхнэр хүний хувцсыг Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейд байдгийн да. За тэр хувцсыг өмсөж авуулсан зураг энд байж байдгийн байна. За энэ сүүлийн үеийн зураг байна. Харин эн чинь одоо 2005 онд би ардын жүжигчин болсон. Тэгээ тэрний одоо зураг энд бас байдгийн бэ. Сайхан одоо би өөр одоо бараг зарим нь надад байхгүй. Ийм зургнууд энд байж байдаг юм байна шүү дээ. Их баярлалаа. Сайхан байд юм байна. Яг энд бол одоо 60,000 зураг байдаг гэж байна шүү дээ. Тэгээд энэ гайхамшигтай тэр улсуудын 60,000 зурганы дотор миний нэг одоо 6-7 зураг байгаа нь бол бас үнэхээр одоо надад таатай сэтгэл төрж байна. Би бол яг энэ улсын архивт бас хадгалуулах өөрийнхөө дуу дүрсийг хадгалуулах ийм хувь зохиолтой юм байна гэж бодож байна. Тий. За үзэгчдээ тэгэхээр би дараагийнхаа өрөөнд орж ирсэн байна. Тэгэхээр энэ өрөө бол дуу аваа соронзон бичлэгийн өрөө. Тэгэхээр энэ дуу аваа соронзон бичлэгийн өрөөнд байна. За энд хадгалагдаж байгаа аудио одоо дууны одоо бичлэгүүдийг бид сонсож байна. Тэгэхээр энд бас дуучин Чимэд Сэгч юм олон одоо дуунуудаас хадгалагдсан үлдсэн байдаг юм.
За тэгэхээр энд хадгалж байгаа архивын материалуудыг за хурж ирж үзэж сонирхохоос гадна бас одоо хуулбарлан авч одоо өөртөө хадгалах боломжтой байдгаа. Тэгээд та бас сая өөрийнхөө аудио одоо тийм ээ дууны бичлэгийг сонслоо. Тэгэхээр энэ бичлэгийг сонсоход бас танд ямар хөө санагдав? Ой, одоо их сонирн байт юм бэ. Нөгөө залуу цагийн тэр бичлэгч тэр үедээ бол болоод байгаа юм шиг байсан. Гэсэн чи одоо ингээд сонсоход бол ямар ч их алдаатай юм дээ. Тийм байна. Гэхдээ яг хуу залуу хоолой гэдэг бол бас өөр байд юм бэ. Сайхан байна. Сайхан гадгалж байд юм ба шүү дээ. Талын дуучинд тал нутаг шиг нь тийм таатай уужим тайз үгүй бөгөөд үе идээшиж бассан талдаа нэрж талынхан энгээр дуулан жаргадаг буюу энэ удаа алтан овооныхон сүлдэн тахилгад хүүтэйгэн зорилоо. Хаагазрын хүний зан чанар нутгаан дуурайж сарай зүсэн нутгийнхаа төрхийг илэрхийлж дуулах дуунаж нутгаан дуурайдаг гэдгээ. Үзэгчдээ манай нэвтрүүлэг кино сан хөмөргийн өрөөнөөс үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Кино гэрэл зэрэг дуу авины баримтын төвд 1936 оноос 35 мм-ийн хальсаар бүтээгдсэн нийт 4 төрлийн 3500 орчим нэр төрлийн кино байдаг. За энд жишээ нь 1983 оны баримтат кинон дотор Ардын язгуур урлагийн их наадамд Чимэцээга энэ Сүхбаатар аймгаас алтан медаль оролцоод алтан медаль хүртчихсэн бичлэгийн кинонд байдаг. Архивын кино баримтууд бүгд 36 он гээд оны дистралаар хадгалагдж байдаг. Тэгэхээр энэ баримтат киноны 640 гээд одоо ингээ 300 400 гээд хуваарлагдаад 640 кино маань одоо энд байна. За энэ киногоо аваад хоёлаа одоо үзэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энийг одоо хувиргаж үзэх өрөөлөө цөмөрөө хамтдаа орцгоё. Энэ ч одоо 1983 оны бүх ард түмний ардын язгуур урлагийн үзлэг гэж болж ирсэн. Тэр үеийн зураг байна. Энэ морин хуурч хүн бол одоо Батүлзий гэдэг жолооч хүн байсан, сайхан хуур тоглодог. Өөрөө их сайхан дарганга тийм эр хүний зүүсгэл мөсгөл хутга мутга ийм сайхан юмтай ийм хүн байсан. Энэ миний өмсч байгаа хувцс бол даранга эхнэр хүний хувцс л да. Тэгтээ бас яахан энэ удаа бол дутуул байна. Би ч өмсөхдөө бас таарах муу өмссөн байна өө. За энэ ч бид өнгөж жил 20 гаруй жил байсан. Энэ үеийн зураг байна да. Энэ дууг надад Саарл гэдэг хүнээр заалгаад явуулж байсан. Тэгээд урлагийн үзлэгт орж би алтан медаль авч ер нь бол тэр үеэс л би анх энэ хүмүүст ер нь танигдаж эхэлсэн шүү дээ. Дуулж гойд чирэг алгаа. За манай кино гэрэл зураг дууны баримтын архив хүрэлцсэн танд баярлалаа. За 1983 оны Ардын язгуур урлагийн наадамд магна түргэн дуусан бичлэгийг гэж гардуулж өгч байна. За их баярлалаа. Ямар сайн. Энэ одоо надад бас байхгүй шүү дээ. Тий ийм сайхан одоо миний хувийн одоо сан хөмөргийг бас ийм нэг сайхан бүтээлээр арвижуулж өгсөн та нарт бас их баярлалаа. За үзэгчдээ манай нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр ардын жүжигчин, за уртын дуучин Чимэцээ ихч битэрийн бас кино гэрэл зэрэг дуу авины баримтын төв дээр хүлцэн ирсэн нэг одоо зорилго маань за өөрийн одоо сан хөмрөгт хадгалагдж байгаа материалуудыг за энэхүү одоо архивын газар хүлээлгэж өгөх хэрэгтэй байгаа. За энэ бол бас нэг чухал юу байгаа. Дэлхий дээр одоо 7 тэрбум хүн байна гинэ. Тэрэн дотор 3 октав дуу дуулсан хүн бол одоохондоо байхгүй байна. За би өөрийгөө магтах гээд байгаа юм биш. Энэ одоо Монголын ард түмний энэ сайхан уртын дууны буйнаар миний хоолой тэлэн тэлсээр 3 октав болсон. Ингээд би 3 октав дуу дуулаад дүрсжүүлсэн. Энэ бол надад байхаас гадна улсын архивт байх нь жуглаа гэж ингэж бодсон. Ингээд энийг бас улсын архивд өгч гоё. Энэ одоо миний 12 жилийн судалгаа орсон юм байгаа юм. Энэ одоо
За дарингийн марзанаас эхлээл одоо төв халахын гинго хүртэл. За энэ бол бүүвэ. Бүхэл одоо газруудын бүүвэнүүд, ээжийн бүүвэнүүд. Тэгэхээр одоо бол манайхан ажлын яаруу сандруугаас ч болдог юм уу хүүхдийн бүүвэлхэн болсон шүү дээ. Хүүхдийн бүүвэлхэн болсноос одоо хүмүүсийн тэр одоо зан арын шинд их өөрчлөлт орж ерөнхийдөө бол хурц ширүүн тийм араатанлаг байдалтай ч болж байгаа юм уу гэмээр тийм ээ. Ийм байгаа шүү дээ. Тийм болохоор бол энэ дотор маш олон газрын одоо бүүвэнүүд байна. Тэр хүн хаан төрсөн байна. Хэрвээ би дарингад төрсөн бол дарингийн бүүвэгээр. Бүүвэ 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 гайхалтай. Дэлхий дээр 300 орчим ясны хэл устсан байна. Тэрэн дотор Монголын бас хэдэн яснуудын хэл орж байгаагийн дотор манай даринга хэл 109-аар бас ороод байна. Тэгээ би одоо нэлээд сууж одоо энэ дарин хэл аялгауны 1000 тийм тайлбарчиг байж байна. Өнөө 100 одоо хийсэн, гаргасан. За энэ хоёр бол шүлгийн төврээ. Эднэр нь бол одоо за энэ бол нэг ийм 20 хэдэн дуутай DVD байна. Энийг бол миний концерт, нэг л удаагийн концерт. Энэ дуунд залбирсан тавилан гэдэг энэ зохиолын дууны CD байна. За энэ бол Тэнгэрийн тэртээ аялгаугаа дан уртын дууны CD байна. Энэ бол Алгерма гэдэг дан одоо ардын дууны CD байна. Энэ ижи оруулсан гэдэг дан зохиолын дууны CD-нүүд байна. Энэ бол одоо миний Монгол улсын архивт бол байж байгаа юм гэж ингээд таамагт амжилт хүсье. За ингээд улсынхаа архивт одоо эд үгдийг хадгалуулахад таатай байна та нартай. Тий. Үнэтэй цайтай баримтаа бид нарт итгэж хүлээлгэж өгч байгаад баярлалаа. Баярлалаа. Та нарт амжилт хүсье. За их баярлалаа. Одоо ер нь хуучин өнгөрсөн он жилүүдийг харнаа үзнэ гэх юм бол архивын газар л ирэх юм байна. Би одоо бас сайн мэдэхгүй байж одоо ингээд бодож байхад бол ямар их хүндэтгэл надад төрж байна. Энд одоо ер нь ямар сайхан улсуудын ямар үнд зүйлүүд хадгалагдаж байдаг бол гэж бодхоос л өөр миний бүр залбирмаар санагдчих. Тэгээ одоо надад үнэхээр сайхан байна. Би одоо бас улсынхаа архивт бол энэ бүгдийг хадгалуулах тийм хувь заяа надад байсан байна. Би тэрэндээ бас их баярлж байна. Ингээд та нартаа бас их баярлалаа. Уран бүтээлийн их амжилт хүсье. Маш их баярлалаа. Танд ч гэсэндээ уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Их баярлалаа. Улас үндэстэн албан байгууллага бүр цаашлаад үзэгч танд ч гэсэндээ өөрийн гэсэн түүхийн гэрч болсон баримтат өв хадгалагдаж байгаа. Эдгээр үүдийг зөв зохистой хадгалах за мөн хойч үедээ бүрэн бүтнээр нүлдээх та бидний үүрэг юм аа. Ингээд үзэж та бүхэндээ бид дэлхийн дууд өрсөлдлийн өвийг хамгаалах өдөрт зориулан ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс за архивын ерөнхий газрын кино гэрэл зурагтай байвны баримтын төвтэй хамтран хүргэсэн энэ удаагийн нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Дараа уулзтлаа баяртай.